За юуны өмнө дэлгэц үсэж байгаа Монголын ард түмэндээ шинэ оны баярын мэнд хүргье. Монгол Улсын засгийн газар тэр дундаа зам тээврийн яамнаас эх 26 онд бид бас 3 том ажил төлөвлөж байгаа. Бид ялангуяа Улаанбаатар хотоос төмөр замыг гаргах, өшигтэй өндий багангаан төмөр замыг ажлыг хой талдаа холбож ингэснээр Улаанбаатар хотоос энэ транзит болон экспортын ачаа тээврийн энэ галт тэргийг Улаанбаатарт хойруулж гарах асуудыг нэн тэргүүн шийдвэрлэнэ. За энэтэй холбогдуулаад юу хэлэх ёстой вэ гэхээр Улаанбаатар хотоор өдөрт дамжин өнгөрч байгаа галт тэрэг болгонд аюултай ачаа нэвтэрч байгаа. Энэ нь бол нефтийн бүтээгдэхүүнүүд тухайлбал түлш, бензин, тэгээд дээрэс нь газ, ялангуяа газ манай хойд улсаас урагшаа бүгдний хятад ард улс руу дамжиж транзитаар гардаг. За дээрэс нь бол тесрэг бодис болон химийн бодис гэдэг нийт 34 нэр төрлийн бараа ингээд юугаар Улаанбаатар хотын дундуур нэвтэрч байгаа. Энэ бол нийслэлчүүдийн хувьд маш имзэглэсэн асуудал учраас энийг нэн тэргуунд яралтай шийдэх үүднээс өнгөрсөн жил эхлүүлсэн ажлаа эргэжил дуусгаж тэгээд төмөр зам бол Улаанбаатар хотоос тойрч гарах юм боломж олцсон бүрднэ. Энийг бол бид 26 оны 20 дугаар улирлэхэд дуусгана. Тэгээд 8-9 сараас эхний галт тэрэг аялах юм боломж олцсон бүрднэ гэж үзэж байгаа. За хоёр дахь том ажлын хувьд бол та бүгд мэдж байгаа. Ер нь бол мөн ялгаагүй миний оны өмнө бас ярьсан. Бид энэ өнөөдөр бол Монгол улсын агаар дээгүүр дамжин өнгөрч байгаа. Олон улсын нислэг болоод Монгол улсад бууж хөөрч байгаа онгоцны нислэгүүдийн аюулгүй байдлыг хангах манай навигацийн эдийн засгийн үндэсний төв буюу эдийн засгийн ерөнхий газрын харьяа навигацийн төвийг тоног төхөөрөмжийг шинжлэх асуудал бол манай яамны гол ажил байгаа. Энэ дээр бол өнгөрсөн улсын төсөв баталгахдаа улсын их хурл болоод засгийн газар дэмжиж өгсөн. Бид навигацийн орлогоос улсын төсөвт нийлүүлдэг байсан татаасын 50%-ийг хөнгөлж өгснөөр тоног төхөөрөмжийг шинжлэх юм боломж олцсон бүрдсэн. Дөнгөж сая Францын тал буюу Францын банкны нөхдүүд уулзаа сая гарлаа. За бидэнд бол 23 сая еврогийн зээл өгнө хөнгөлөлттэй. Энэ зээлээр бид навигацийн тоног төхөөрөмжийг бүрэн шинжилнэ. Энэ тоног төхөөрөмжийг шинжилснээр Монгол улсын агаар дээгүүр дамжин өнгөрж байгаа онгоцуудыг бүрэн хянах юм боломж олцоо бий. Хоёрдугаарт бол нөөц навигацийн төв барина. За энэ нөөц навигацийн төв барьснаар Монгол улсын агаар дээгүүр дамжин өнгөрөх онгоцны тоо 2 дахин нэмэгдэнэ. Цаашдаа бол бид навигацийн орлогоороо бас нэлээдгүй их хэмжээний орлого бүрдүүлдэг. Жилдээ 20-300 тэрбумыг бүрдүүлдэг байсан бол ингээд нөөц навигацийн төв, мөн навигацийн төвийн тоног төхөөрөмжөө хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинжилснээр энэ тоо 2-3 дахин нэмэгдэх ийм боломжтой гэдэг ийм үзүүлэлт гаргаад байгаа. Тийм учраас цаашдаа бол энэ навигацийн орлогыг бол олон улсын ИКАО-гийн дүрмээр улсын төсөвт биш энэ навигацийн өөрийнх нь тоног төхөөрөмжийг жил бүхэн шинжилж байх, дээр нь хүмүүсээс сургаж байх асуудал дүрмээрээ үл юм байдаг. Тэгээ ингэснээрээ бол манай нислэгийн аюулгүй байдал хангагдана. За дагаад бол юу гэхээр зэрэг манай иргэний нисхийн навигацийн төв шинжлэгдснээр манай Монгол улсад бууж хөөрч байгаа гадаад дотоодын авиа компаниудын нислэгийн аюулгүй байдал бас чухал үүрэгтэй. Өнгөрсөн жил бидэнд манай Чингис хаан сонгоцны бодол түүхэндээ анх удаа 2.4 сая зорчигч хүлээж авлаа. Нийтдээ өдөр болгон өмнө 24 онд бол 50-60 нислэг үлддэг байсан бол өнгөрсөн 25 онд 80 нислэг болсон оргил үедээ. За энийг бол бид амжилттай хийж чадсан. Навигацийн тоног төхөөрөмжийг шинжилж байгаа гол шалтгаан бол бид зах зээлийн нийгэм шилжиж ороод 90-ад оны сүүлд буюу 2000-ад оны ихэрл анх удаа шинжилсэн. Тэрнээс хойш 24-5 жилийн хугацаанд нэг ч удаа шинжлэгдээгүй. Тийм учраас энэ бол Монгол улсын аюулгүй байдал маш чухал ач холбогдолтой зүйлээ. Тийм учраас энийг бол Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс болон Монгол улсын засгийн газар их хурлын зүгээс бас дэмжиж бас энэ дөр онцгой анхаарал тавьж байгаад бас
бид хүмүүс салбарын хувьд талархал илэрхийлж байгаа. Тэгээд энийг бол 26 оны 3 дугаар улирал бүгдийг хийж дуусгана. Энэ бол одоо бид сая Францын талтай тоног төхөөрөмжийн захиалга болоод санхүүжүүлэх бүх асуудлаа бол яриад оны өмнө тохирцсон. Ганцхан энэ банкны зээлийн асуудлын хүү болоод хугацааны асуудал дээр дөнгөж сая уулзалт хийгээд үндсэндээ тохирцоонд хүрсэн. За 3 дахь том ажлын хувьд бол үе ялгаагүй манай иргэний засгийн салбартай холбоотой. Ялангуяа жуулчны эд улирал Монгол улсад зуны 3 сарын хугацаанд Монгол улсад аялал жуулчлал их эрчимтэй ирдэг. Энэ хугацаанд бид нар бол 4 аймгийг богино улирлын чанартай олон улсын нисэх усны буудлын болгож үйлчлэгээ үзүүлэх гэж байна. Энэ бол навигацийн тоног төхөөрөмжийг шинжилснээр хөдөө орон нутгийн онгоцны буудлуудад олон улсын онгоц буулгах боломж өртөж байгаа гэсэн үг. За дээр ийм 4 аймаг дунд оврын онгоц буулгах ийм боломжтой 4 аймаг бол манай 3 сайхан онгоцны буудлал байна. Өмнө Хувийн аймгийн. Дээр нь Хөсгөлийн мөрөн онгоцны буудлал байна. Дээр нь Баян Үлгийн онгоцны буудлал, Ховдын онгоцны буудлал гэдэг ингээд 4 шаардлага хангасан онгоцны буудлал дээр бид нар хөрс зэрэгэлдээ орнуудын болон Оросын холбооны улсын хотууд, мөн бүгд хятад улсын хотуудаас, мөн Солонгосын хотуудаас, ингээд Казахстанаас гээд ингээд нэлээд хэдэн орнуудаас орон нутаг шууд нислэг хийх боломжийг бүрдүүлж өгнө. Ингэснээрээ бид бол эд жуулчны цагаар Чингис хааны эсрэг онгоцны буудлын ач холбогдлыг хуваалцах ийм ач холбогдолтой. Хоёрдугаарт манай улсад ирж байгаа жуулчид шууд орон нутагт бууснараа зардлаа хэмнэх, мөн орон нутагт орлого орох илүү боломж олцоо бүрдүүлж өгч байгаа. Хэрвээ ингээд жуулчид бол та бүгд мэдж байгаа манайд ирж байгаа жуулчид бол ихэнх нь дунд түвшний жуулчид ирдэг учраас бид аль болохоор жуулчдын зардлыг багасгах үүднээс орон нутгийн нислэгийг олон улсын болгож буулгаж байгаа гэдгийг бас зөв ойлгох ёстой. Ингэснээр нисэж ирж байгаа жуулчдын тоо нэмэгдэн зардлыг багасгаж өгснөөр хоёрдугаарт бид нар бол аль их жуулчин авснараа хөдөө орон нутагт үзэх газар нь шууд буулгаад тэндээ бол жуулчид мөнгө үлдээх боломж, хөдөө орон нутгийн бизнесийг дэмжих ийм боломж олцоо бүрдүүлж өгч байгаа гэсэн үг.